Оюуны наадам 2025 оюуны спортын аврах шалгаруулах 8 төрөл тэмцээний эхний төрлүүд болох спорт төрөлтийн 12 дахь удаагийн улсын авраг, Рубик шоуны 12 дахь удаагийн авраг, Ким мастерын 4 дахь удаагийн аврах шалгаруулах тэмцээн Дархан хотод Дархан United Arena-д өнөөдөр эхэллээ. Оюуны спортын 9000 гаруй тамирчдаа сүүлийн шатнд шалгарсан Чансаа өндөртөө 700 орчим тамирчид 2 өдрийн турш хурдууч оюун сэтгүүгээр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм а. Монголын оюун ухааны академи, оюуны спортын менежментийн байгууллага, оюуны спортын холбоод Дархуул аймгийн засаг даргын тамга газар Pizza Hut зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд сайн дурын 70 гаруй ажилчид ажиллаж байна. Тэр оюуны наадам 2025 одоо энэ удаа Дархан аймагт анх удаага орон нутагт бид энэ улсын авраг шалгаруулах тэмцээнд зохион байгуулж. Яг энэ тэмцээнд оролцох эрхээ авахын тулд тамирчид сар болгон орон даяар улсын Чансааны шалгаруулалтанд ордог гэсэн сар болгон. За ингээд Чансаанда тэргүүлсэн насны ангилалда шилдэг 10 тамирчид буюу одоо хамгийн шилдэгүүд нь цугласан. Тэгэхээр нийтдээ одоо 47 клуб замун одоо хуваараа оролцож байгаа тамирчид бас байгаа. Клубийн хувьд бол 47 клуб. Ингээд нийтдээ 700 тамирчин одоо яг шилдэгүүдэд тодруулах гэдэг цугласан байна. Тэгэхээр одоо орон даяар бас оюуны спортоор одоо хичээлэгчдийн өдрөөс өдөрт бас нэмэгдэж байгаа нэг сайшаалтай энэ зүйл байгаа. Тэгэхээр тамирчин болгоны одоо хүсэн үлээдэг ийм төрлийн тэмцээн болсон гэж харж байна. Оюун ухааны академийн хичээлд анх сурагчдаар орсон. Тэгээд хүүхдүүдэд дагаад энэ спортоор хичээлэх болсон. Одоо энэ улсын аврагтаар би анзаарчсан төрөл болон хос багийн төрөлд оролцож байгаа. Хүүхд залуучууд гэлтгүй бүгд энэ спортоор хичээлээсэй гэж уриалмаар байна. Би одоо 11 настайгаас хичээллээд 3 дахь жил рүүгээ орж байна. Оюуны наадмын топ 10 тамирчин Ким мастер спорт төрөлтөөр болж исэн. Тэгээд Азийн аваргын хүрэл медаль өгсөн. Мөн Бекам төрлийн тэмцээний 4-р сард ой тогтоолт хурдан уншлаг оюуны зураглал түргэн бодолтын аврах шалгаруулах тэмцээн 8-р сард тус зохион байгуулагдах юм а. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдаа амжилт хүсье.